За энэ дээрлэхэлт гэдэг байгаа сэдв сүүлийн үед аягүй их яригдчихээн тий. Тэгээд дээрлэхэлт гэж юу нь яг юу юм бэ? Та яг ямар үйлдэл хийж байгаа дээрлэхэлт гэж үзээд ямар үйлдэлээ дээрлэхэлтэнд оруулахгүй гэд бодоод үзээрэй заяа. Тэнгүүд хүмүүс за би энэ хүнийг насаар нь дээрлэхээгүй тий. Нэгээс дөрөвдөр курс сурахт нь бүр эрх болгонд нь дээрлэхээгүй юм чинь дээрлэхэлт биш гэдэг ч юм уу. Эсвэл 10 жил байхад нь би ямар өдөр болгон дээрлэхэд одоо үг хэлээр доромжлоод байсан юм уу, зохиод зодож аваад байсан юм уу гэж хэлэх байх. Гэтэл ерөөсөө дээрлэхүүлж байгаа хүнд бол зүгээр нэг удаагийн одоо шоглж хэлсэн үг ч гэдэм үү дээрлэж хэлсэн үг нь өөрөө айгүй их дарамт болоод насан туршид нь мартагддаггүй байхгүй юу. Тэрийг нөгөө шоглож байгаа дээрлэж байгаа хүмүүс нь мэддэггүй болохоор өөрсдөө аюу хөнгөөлөд байгаа юм шиг миний нүдэнд харагдаад байгаа. Тэр би ч гэсэн ингээл 10 жилдээ ер нь яг бидний үед болохоор 7-8 онд ер нь нэг аюу их шоглдог тийм үе байсан бохгүй юу. Тэгээ тэрийг бас дайраад өнгөрсөн. Тэгээ одоо ингээд эргээд удах нэ яг тэр сэтгэл зүгээрэл аюу их гэмтчихсэн байгаа байхгүй юу.